Та Магдалины цагаар их өрөөгдөв. Манай Магдалины баг маань маш сүнслэг, маш уйхан, маш тийм гоёмсог болсон байна тий. Би ер нь айгүй их хахир хатуу хоолоогоор олон жил өдөрцсөн юм биш үү? Сая сонсож суухдаа нэлээд тийм бас их юм айдуу зөөлөн, айтайхан аргаар өдөрдөж дуулж болдог гэдгийг бас айгүй их сонслоо, урам авлаа. Магдалины баг маань хичнээн гайхалтай сүнслэг байгааг бас үнэхээр энэ зүйлийг үнэхээр чин сэтгэлээсээ түүрдэхгүй хийж байгаад нь маш их талархажээ. Тэгээд дүүнэрийнхаа үнэхээр ирээдүйн тэр Магдалины үйлчлэлд нь үнэхээр гайхалтай сүнслэг байж олон зүйлсийг Магдалаар нурааж босгон байгуулж үнэхээр чөлөөлөх болтгоо гэж дүүнрээ ерөөж байна. За тэгээд би гэдэг хүн яагаад энд гараад ирвэ гэж. Тэгээд Магдалины үйлчлэлээс чөлөөгдөгдөөд гэхүү тэтгэвртэй гараад гэхүү ямар ч үсэн тэр үйлчлэлээс буугаад нэг хэсэг ажилгүй байлаа. Энийг маань пастор маань анзаараад энэ номлолын хоньны ээлжинд ямар ч үсэн оруулнаа гэж 4 сараас эхлээд үйлчлэнэ гэдэг. 4 сараас эхлээд та бүгдтэй одоо энэ нөгөө номлогч нарын ээлжинд ороод 2 сард ч өнө 1 сартай өнө нэг удаа ингээд та бүгдийн өмнө гарч ирэх нэ. Тэгээд надаас нэг юм хүлээх хэрэггүй дээ. Би угаасаа мэрэгжлийн номлогч ч биш. Би Библийн мэдлэг боловсралтай ч хүн биш. Би 50 ах шиг тэр олон сертификат одоо төслийн сургуулийн өмнө сууж үзээчгүй. Тийм тууштай биш. Гитарнаас өөр юм чадахгүй. Тэгээ нэг юм яриа хөөрөө жоохон ийм сул үг ихтэй нэлээд маазарсан. Зүгээр үү? Ийм нэгэн хүнээс нэг тиймэрхүү л номлол та бүгд хүлээж байгаарай л гэж хүс. Их өндөр хүлээлттэй байвал бас хэцүү баха. Тийм мэдээж энэ дэр гэдэг бол тийм амархан биш гэдгийг би бол мэддэг. Би өөрөө энэс айдаг. Үргэлжил энэ дээр гар мань жичрээстэй, өвдөгмөн салганаастай, хоолой мань жичрхийлээд юу ярих вүлээ? Ямар үг хэллэг сонгох хүлээ гэж үргэлжил имэж идэг. Энийг насаараа номлосон пастор хүртэл нэг тийм айдсгүйгээр гараад амны пангаар ч юм уу, мэддэг мэдлэгээрээ ч юм уу, уншсан номоо яриад эндээс үйлчлэл хийцдэг гэдэгт би л итгэдэг үү. Тэгэхээр энэ үйлчлэл бол маш хариуцлагатай, маш сүнслэг. Энд номлох гэж байгаа хүн бол өөрөөрөө сайрахад маш хэцүү. Үнэхээр өөрийгөө хоосолж, өөрийгөө буулгаж, өөрийгөө үнэхээр дорд байлгаж иж, үүний дараа л жинхэнэ эзэн тэр хүний амаар, тэр хүний оюун бодлоор энд ирсэн хүн болгоны зүрх сэтгэлд үгөө өргөдөг байх л гэж боддог. Тэгэхээр та бүгдийг ч гэсэн тийм байгаасаа гэж хүсэж байна. Би ч гэсэн үнэхээр аль болох л өөрийгөө хоосолж, өөрийн гих зүйлсийг хоошин тавьж, үнэхээр бурхны тэр та бүгдэд сануулах гэсэн, та бүгдэд толиулах гэсэн тэр зүйлсийг л энэ цагт тунхаглахыг, энэ цагт та бүгдтэй хуваалцахыг хүсэж байгаа. Тэгэхээр би энэ цагт гэрчлэл дүүрэн байх бах. Энэ цагт үнэхээр тэр системтэй академик мэдлэг ярьж чадахгүй ч гэсэн үнэхээр та бүгдэд бурхны тэр үгийг бас нэг хуваалцаж энэ цагт үнэхээр бас нэг өрөөгдөд яваасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ үйлчлэлийг зүгээр жирийн нэг хэдэн жил гитар тоглосон мань шиг хүн бол гараад хийхэд бол тийм амар биш л те. Энэ Солонгос улсад бол бүр айгүй хэцүү те. Солонгос улсад ямар дараалалаар явдаг вэ гэвэл эхлээ Библийн сургуулаа төгсөөд дараа нь дагалдан болоод тэгээ туслах пастор болоод баг 4-5 жилийн дараа л яг энэ төр дээр гарчил тэр нөгөө нэг сурсан мэдсэн зүйлээ бурхны өмнө хуваалцаж эхэлдэг. Солонгос ч юм маш их хатуу жаг хийхтэй. Тэгэхэд харин найдан пастор маань нэг талаасаа биднэрт айгүй хурдан боломж олгож, нэг талаасаа бид нарыг их урдаа гаргаж түлхэж бид нарыг энэ зүйл рүү үнэхээр бас дурлуулах гэж л түлхэж байгаа ахл гэж ойлгож байгаа. Магадгүй эндээс энэ хичнээн үн цэнтэй вэ гэдгийг нь бид тэр солонгосын юунуудаас ч гэсэн хардаг. Нэг талаасаа ч айдаг. Солонгосын цуглаанууд яадаг вэ гэвэл энэ эндэрлүү энэ гутлан муталтайгаа гардаг үеийн цуглаанууд хүртэл байгаа.
зөвхөн пастор нь гараад энэ номлыг хийдэг тэр эндэр нь хүртэл тустай. Би анх 2019 онд Галил цуглааны тэр эндэр рүү гараад үнэхээр сүрдэж ирсэн. Одоо ч гэсэн тэр бол эндэр айгүй айдастай л да. Мэдээж тэр том зааланд тэгээд би анх тэр хаалгаар ороод итгэгч болж исэн хүний хувьд тэр газар очиод тэнд би номлол хийнэ гэдэг бол хизээч миний амьдралд миний оюун бодолд төсөөлж исэн зүйл биш байгаа. Энд ч гэсэн магадгүй хин нэг нь ирээ сууж байгаа нэгэн ах дүү нар маань бодож иж магадгүй. Би бол хизээч тэр эндэр дээр гараад тэр бурхныг гэрчлэх, бурхны тухай ярьж чадах тийм чадaltaй хүн биш дээ гэж бодож байгаа. Гэхдээ бурхны арга зам, бурхны боломж гэдэг бол бидний төсөөлснөөс бидний тэр үнэхээр хараа тэр төвшнгөөс хамаагүй давсан их нэгүслэр, хамаагүй давсан их тэр гайхалтай хайр дотор хийгддэг тэр бурхны ажил байгаа. Тэгээ би 2019 онд Галил цуглаанд бас л яг Амилсан баяртай айгүй ойрхон нэг 7 хоногийн л зөрүүтэй номлож ирсэн биз. Би тэгэл энэ үүрэг авснаас хойш ингээл хийжсэн зүйлсүүдээ ухаж үзэл ингээд яасан. Яг Галил цуглаан дээр 2019 оны 4 сард бас л дахин Амилсан баяртай холбоотой яг амилсны өмнөх 7 хоногт нь би бас үг хуваалцчихсан байна. Бидэнд ч гэсэн үнэхээр яг түрүүчийн 7 хоногт гайхалтай найдвар, гайхалтай баярыг төрүүлсэн. Тэр үнэхээр бидэнд өгөгдсөн тэр үнэхээр баяр хөөрийн өдөр тохиосон байгаа тийм үү? Эзэн дахин бид амилж бидэнд үнэхээр гайхалтай нэгүслийг өгж эзэн үнэхээр бидний тэр гэрэл дотор алхах боломжийг бурхан өөрөө өгсөн байна. Магадгүй нэг талаасаа биднэрт гимших, санаа зовох, бас бодууштай нэг талын нэг үнцэг байдаг. Үнэхээр Христийг танихгүйгээр цовдолж, доромжилж, модон загалмаад хатсан хүмүүс бол бид өөрсдөө. Эзэн бурхнаа таниагүйгээс болоод нэг нь хадаасын зөөсөн байгаа, нэг нь хатсан л байгаа, нэг нь тэр модон загалмаад үнэхээр доромжилж л байсан л байгаа. Гэхдээ энэ бүгдийг бурхан уучлаад бидэнд найдварыг, бидэнд чөлөөлтийг, тэр гайхалтай нэгүслийг өгөөд биднийг үнэхээр тэр мөнхийн найдварлууд үлхэж эзэн биднэрт бүх гим нүглийг минь модон загалмаад хадаад бидэнд үнэхээр амьлалтаар найдварыг, бидэнд шинэ гэрээг өгсөн байна. Бид үнэхээр тэр шинэ гэрээний цаг үед амьдарч байгаадаа үнэхээр талархах хэрэгтэй. Бидэнд үнэхээр ариун сүнс өгөгдсөн байна. Бид бурхантай харилцах тэр боломж үнэхээр ямар гайхамшигтай боломжтой вэ? Магадгүй та хуучин гэрээний үед амьдарч ирсэн гэдээ бодоод үзье. Нийлээ жоо уутгартай болж байна уу? Гинтхэн чорлондоо сууж исэн чинь бурхан гарч ирээл яриад бутан модон дотроос галаасаал яриад эхлүүл бас л нэг талаас айгүй айдастай тийм үү? Тэгэхээр чин харин ч бид нарт одоо шинэ гэрээний үед амьдарч байгаа хүмүүс маш гайхалтай бурхан өдөр бүр цаг минут тутамд бурхантай шууд харилцах тэр боломжийг Есүс Христээр дамжин бидний амьдралд ирсэн байна гэж. Тэгээ би энэ удаадаа яг өөрийнхөө тухай энэ дөртдгэл хэсгийн жоох уртхан яриад дараагийн удаанаас тэгээд энийг ярихгүй шууд үгээ хуваалцаж эхэлнэ заяа. Одоо жоохон эхлээд нэг тайлбар юу тавьж ингээд жоохон юу яа. Зарим нь бас мэдхгүй судалж байгаа хөө. Тэгээд одоо энэ хаанаас ийм нөхөр гараад ирвэ гэж. Мэргэжлийн пастор биш зүгээр обоочин хүн гэдгээ хэлсэн тий. Ямар ч дээд боловсралгүй энэ нөхөр одоо ямар юм аа гэдэг энд гараад ирвэ гэж. Үнэхээр энэ дээд боловсралгүй гэвэл би 6 жилийн турш 4 дээд сургууль сурсан. Их сургууль сурсан, Монгол Улсын их сургуулийн хуулийн сургууль сурсан, Монгол Улсын соёлын сургуульд мөс сурсан. Сүүлд нь Бүрээдийн их сургуульд 1 жил сурсан. Харамсалтай нэг диплом аваагүй. Гэхдээ энэ бол цэвэр миний цэвэр өөрөө хариуцлагагүй тууштай биш байдлаас болсон энэ зүйл байгаа. Гэхдээ бид нар сурсан, мэдсэн цаг хугацаанд бас талархдаг, нэг талаараа харамсдаг. Тэгээд гайхалтай нь бурхан надад бас тэр их мэдлэг боловсрал диплом өгөөгүй ч гэсэн бас нэг хүнээс илүү хадаас хадах, мод хөрөөдөх гайхалтай авьяас талант л өгч. Тэрүүгээрээ л би одоо амьдралаа авч явж, гараа мойн нийтлэл ажил хийж хөсөө туслуулж амьдралаа залгуулж яваа нэг тийм хүн байна. Адам өвөгийн маань хийсэн тэр нэг төвхт юутай гэх үү, бүтлэг өгөх үү, тэр үйл явдлаас болоод бид нар хүссэн хүсээгүй л бид нар хөсөө туслуулж л үр шимийг нь хүртэх. Тэр амьдралыг л бидэнд өгөгдсөн. Бид нар тэр амьдралаар л амьдрахаас аргагүй болсон, тийм үү? Гомдоодч яах вэ? За тэгээд 2019 онд энэ үйлчлэл
Би бас Галил цуглаан дээр эхэлсэн хийж ийлээ. Тэгэл ковид гэдэг энэ зүйлс маань алга болсон байна, тийм үү? Тэгээ бүгдээрээ хамтдаа энэ цагт залбираад чөлөөтэйгээр үнэхээр Бурхны тэр үгийг хамтдаа гуйна. Үнэхээр тэр Бурхны цаг байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ баярлалаа эзэм минь үнэхээр сул дараа өөрийн хүүхдүүдийн дээрээ өөрийн сүнсийг, үннийг байлгаж та чөлөөлт, найдвар үнэхээр тэр гайхалтай зүйлсээр биднийг өрөөж өгөөч эзэн. Тэгээ баярлалаа эзэн минь. Та модон загалмаад бидний гэм нүглийг хадаж, биднийг чөлөөлж, бидэнд найдварыг, бидэнд ирэх өдрүүдийг гэрэл гэгээтэй тэр гайхалтай зүйлсийг өгснөө төлөө үнэхээр танд баярлалаа эзэн. Энэ цаг сул дорой өөрийн хүүгийн дээр та сүнсийг байлгаж өгөөч. Та өдөртөн чиглүүлж өгөөч. Ам минь халтарч хин нэгний гомдоохоос өөрөөрөө сайрхаж үнэхээр хин нэгэн юмд бардам харагдахаас та хамгаалж өгөөч. Аман дээр минь манааж тавьж өгөөч. Та үнэхээр ариун сүнсээр хөтөлдөж амын минь ашиглаач. Та үнэхээр сүнсээр энэ газар байж хүн болгоны зүрх сэтгэлд энэ цагийг та өрөөж өгөөч. Үнэхээр энэ цагаар дамжуулан энд ирсэн ах дүүсийн минь амьдралд чөлөөлөлт, эдгэрэл, найдвар байх болтугай эзэн. Тэгээ энэ цагаар дамжуулан үнэхээр таны илчлэлтүүд, таны найдварууд үнэхээр тэдний амьдралд байх болтугай. Тэгээ бүх зүйлийг тань даатгах чинь энэ цагаас нь эхлэхээс дуус хүртэл таны сүнс байж, таны удирдамж байж, таны сүнс байж та удирдах болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Аамен. За би үнэхээр эндээс бас нэг боломж олсон дээр алга ташмаар байгаа нэг зүйл бол би ах эгч хоёроор үнэхээр их бахархдаг. Чимгээ гансах гэх тий. Бистэ үнэхээр яагаад ч юм бэ? Ах эгч хоёрын би анх орж ирж исэн дүр төрхийг мэддэг учраас би одоо ингээд сууж байгаад үнэхээр их талархдаг байхгүй. Бид нарыг бэлтгэл хийгээд сууж их үед анх их ах эгч хоёр маань орж ирээл бид нарт нэг юм чихэр мэхэр өгөөл те нэг бичээ энтер өгөөл ямар дүр төрхтэй орж ирж ирснийг би сандаг учраас энэ цагт үнэхээр ингээд гэрэлтэй ингээ бидний дунд үнэхээр гайхалтай нэгүслэр сууж байгаа шүү гэдгийг нь би үнэхээр их талархалтайгаар та бүгд урамшилмаар санагддаг. Ах эгч хоёр маань үнэхээр их тэмцэж байгаа. Маш олон сорилт дотор яваа. Үнэхээр ах дүүс нь үнэхээр бидтэй хамтдаа энэ зүйлсийг үнэхээр даваад Бурхны тэр найдвар дотор амьдраасаа Бурхны тэр гайхалтай хаанчлалд үнэхээр чөлөөлөгдөөсэй гэж хүсдэг шүү. Тэгээд үгийн цаг руу орцгоё. Тэгээд Библийн хувьд би Библийн хуучин гэрээнд илүү дуртай. Хуучин гэрээ ихэвчлэн унших юм бол үлгэр домог, түүх, үлгэрийн баатрууд ихэвчлэн нэг тийм юу сэдвтэй байдаг тийм уран зохиолын сэдвтэй. Шинэ гэрээ харин бол дан болсон явдал бодит зүйлсийн талаар. Гэхдээ хуучин гэрээ Библийн таны барьж байгаа Библийн хэдэн хувийг эзэлж байна? Библийн 4/3-ыг хуучин гэрээ эзэлдэг тийм үү? Энэ зөвхөн 4/3-т Бурхны тухай гарч байгаа. Харин 4/1 болох шинэ гэрээний хувьд таны авралын тухай, таны найдварын тухай гарч байгаа. Бид заримдаа 4/3-ын дутуу мэдснээсээ болоод 4/3-ын зөв ойлгоогүй гэсээ болоод 4/1 болох аврал дээр маш олон буруу ойлголтууд байдаг. Иймээс зөвхөн шинэ гэрээгээр тайлбарласан 300 орчим гаж урсгалууд байж байгаа тийм үү? Тэгэхээр ах トゥ нараа Библиэ хуучин гэрээг Бурхны талаарх ойлголтоо маш зэгцтэй, маш зөв суурнаас эхэлсний дараа бол та хожимын үеийн гигантэн болохгүй гэсэн үг. Та мормон болохгүй гэсэн үг. Та ээж бурхан дээр очиж залбирахгүй л гэсэн үг. Тэгэхээр би та бүгдийг уриалахад хуучин гэрээг үнэхээр суур болгож, итгэлийн тэр үнэхээр фундамента тэр зүйлээс тавиасаа гэж хүсдэг. Бид 4/1 дээр суурэ тавиад зөвхөн авралын талаарх ойлголтоо яриад, бид нар ариун сүнсний тухай яриад, бид нар тэр хийсвэр ойлголтыг амьдрал деваажин энэ талаар ойлголтыг нэгт тавиад эхлэх үед гаж урсгал бий болдог л гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр ах トゥ нараа Бурхны хичнээн агуу, хичнээн гайхамшигтай болохыг хуучин гэрээнээс эхлээд мэдээсэй гэж хүсэж байгаа. Тэгээ хуучин гэрээн дээр маш олон баатрууд гардаг. Библиэлд нийтдээ одоо 1900 орчим хүний нэр дурддагддаг баг тийм үү? Тэрний чинь баг ихэнх нь хуучин гэрээн дээр байж байгаа. Тэгээ та бүгд сонссон ч байж магадгүй
сонссон л баг л та мэдээж одоо манаас доор юм л байж байна гэж байхгүй. Тэгэхээр хуучин гэрэн дээр гар дурддагдаг нэгэн гайхалтай хаан байж байгаа. Хизкия хаан гэж. Хизкия хаан бол тэр үед гарч ирээд ямар зүйлсүүдийг хийсэн бэ гэвэл Хизкия хаан гарч ирээд хуучин тэр сүм дугуйн тэр үнэхээр эзний байж болох дурддагдсан тэр бүх зүйлсийг сэргээсэн байж байгаа. Хуучин сүмүүдийг сэргээн засварлаж тэр Левовгийн хүмүүсийг дахилын ширээнийг бүгдийг засч янзалж тэр үед ямар нөхцөл байдал байсан бэ гэвэл үнэхээр Хизкияны аав нь хүртэл нэг талаасаа баг бөө шахуун болсон байж байгаа. Маш их олон одоо тэр нөгөө нэг дээр үеийн шон юунд дахил өргөдөг. Тэгэл ийм үлдсэн бөө маягийн улсууд байсан гэж байгаа. Харин Хизкия хаан тэр бүгдийг өөрөөр хийж эхэлсэн. Хизкия хаан тэр бүгдийг нурааж тэр шонгуудыг дахил өргөдөг байдлуудыг бүр солиод цэвэр сүмийн ойлголтуудыг авчраад сүм чуулгануудыг сэргээж дахиад тэр Магдалин баг юу гэдэг нь бүгдийн сэргээ сүм чуулгануудыг яг л Библиэлд дурддагдж байгаа тэр Бурхны байх ёстой тэр сүмийн зарчмаар бүгдийг нь шинээр сэргээж эхэлсэн баг. Өөрөө ч итгэлийн тэр гайхалтай амьдралаар амьдарч эхэлсэн хаан байж байгаа. Энэ хааны тухай 2 дугаар хаад номын 18 дугаар бүлгийн 1-5 дээр ингэсэн байна. Би та бүгд энэ удаад юу гарахгүй зөвхөн би уншаад өгчээ. Ихэнх нь ишлэлтийн болсон явдлын уцаа. Та Хизкия хааны тухай мэдмээр байвал 2 дугаар хаад номын 18, 19, 20 дугаар бүлэг дээр л гарч байгаа байх. Ерөөсө 2, 3 бүлэг маш товчхон энэ хааны тухай байж байгаа. Тэгээд 2 дугаар хаад 18:1-5 дээр ингэсэн байна. Израилийн хаан Илагийн хүү Хошегийн 3 дугаар онд Юудагийн хаан Ахазын хүү Хизкия хаан болов. Тэрээр хаан болохдоо 25 настай байсан бөгөөд Иерусалимд 29 жил хаанчлав. Түүний эхийг Сихарагийн охин Аби гэдэг байв. Тэр өвөг эсэг Давидынхаа хийснээд л эзний мэлмид зүв зүйтийг үлдэв. Тэрээр мөргөлийн өндөрлгүүдийг зайлуулан онго багнуудыг хуглан хэсэглэж Ашерагийн шонгуудыг завчин хайжээ. Бас тэр өдрүүдийг хүртэл Израилийн хүүгүүд Мосегийн бүтээсэн зис могоод утлаг уугуулж түүнийг Нехуштан гэдэг байсан тул тэр зис могоог тэрээр сэглэж хаяв. Тэрээр Израилийн Бурхан эзэнд итгэж байв. Түүнээс өмнө ч түүнээс хойш Юудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй маа гэж. Аамен. Үнэхээр Хизкия хаан Библиэд дурддагдж байгаа зөвхөн энэ номон дээр ч биш, Шастрын дээд номон дээр хүртэл Хизкия хааны тухай байж байгаа. Энэ хаан үнэхээр тэр нөхцөл байдлыг бүгдийг нь өөрчилж яг цэвэр хааны эзний тэр итгэмжит, эзний тэр хий гэсэн болгоныг дуулууртаагаар хийж ирсэн. Байх ёстой юмыг байх байранд нь тавьсан үнэхээр итгэлийн тэр гайхалтай хаан байж байгаа. Энэ хааны тэр Мосегийн эвдэлсэн буталж хайсан гэдэг тэр Нехуштан гэдэг Мосегийн үеэс хүртэл уламжлагдаад ирсэн. Зис могоо байж байгаа тийм үү. Египтийн болчлоос мултраад Израилийн ард түмэн явж байхад Израилийн ард түмэнд нэгэн хэцүү зүйл тохиолдож байсан. Могооны асуудал гэж. Галт могоо гарч ирээд хүн хазуулаад тэнд хүн үхээд байсан. Тэгээ Израилийн ард түмэн Мосегоос бас гуйдаг. Бас л гомдолдог. Йоо Мосе бид нарыг авч явшаа. Одоо бас л нөгөө нэг алах гээд байна гэдгээл ярьсан баг тий. Бид нарыг энэ могоо хатгаад хэцүү шүү дээ. Мосе бурханд гуугаад өгөөч. Бид нар энэ зүйлстэй үнэхээр ядарч байна гэд. Тэгээ Мосе баслаашаа бурхнаас л гуйдаг. Өө эднэрийг могоо хазаад болохгүй нэ та туслаач. Тэгээд Мосед бурхан ямар арга хэлж өгдөг вэ? Ийм шон дээр юм зис могоо зоогоод хазуулсан даруйда тэр могоор харах юм бол идэгнэ л гэдэг. Тэгээд Мосе тэрийг нь бий болгоод тэр үеийн хүмүүс могоод хазуулсан даруйда тэр могоор харах үед л идэгж ирсэн. Тэгээ хаос Мосег идэгж ирсэн нөхдүүд энэ Хизкияны үед ирчээд нөгөө могоо шон мон хിവэрэ байгаад нөгөөдөө бүр арц сутлаг уугуулад бүр дахин шүтээд эхэлсэн баг. Энэ зүйл нь буруу гэдгийг ч бас Хизкия хаан мэдчихсэн гэсэн. Тэгээд хинийх байх нь хамаагүйгээр Мосе бүтээсэн байсан ч гэсэн тэрийг бутлаа хийсэн. Эзнийх л биш болвол зөвхт л биш болвол гэж хэлээд Хизкия хаан энэ бүгдийг хийжсэн баг. Хизкия хааныг хаан ширээнд суугаад 4 дахь жилд Ассирийн хаант улс гэж. Ассирийн хаант улс Юудаг эзлэхээр, Самарыг эзлэхээр аяндаа эхлүүлж байгаа. Энэ үед Хизкия хаан бол ард түмнээ тайвшруулж ард түмэндээ урам зориг өгч юу гэж хэлж ирсэн тохой. Шастрын дээд номны 32 дахь бүлэг дээр байна. Би та бүгд уншаад өгч юу. Тууштай бөгөөд зоригтой бай. Ассирийн хаанаас
түүнтэй хамт байгаа. Хамаг олноос бүү зүрх алдагтун учир нь бидэнтэй хамт байгаа нь түүнтэй хамт байгаагаас илүү юм. Түүнтэй хамт зөвхөн мах бодийн гар байгаа бол бидэнд туслах бөгөөд тулалдаанд нь байлдах бидний бурхан эзэн бидэнд байна гэхэд ард түмэн Юудагийн хаан Хизкиягийн үгэнд найджээ гэж байна. Үнэхээр энэ үед ч Хизкия хаан галтай байж тийм үү? Тэнчэнээс хаанчлал, тэнчэнээс одоо юу гэдгийг аяндаа эхэлж явах үед Хизкия хаан тайван байж. Хизкия ард түмнийг тайвшруулж зүгээрээ тэд нар махан бие бодийн тэд нар хүчтэй улсууд байж болно. Харин бидний бурхан энэ зүйлсээс чөлөөлнө. Бидэнд үнэхээр боломж байгаа гэж ард түмнийг тайвшруулж ирсэн байна. Гэвч Хизкияны 14-р онд Хизкияны 14 жил биш ээ. Тий 14 дахь жилд нь Самар тэр хавийн бүх хаадууд Ассирт эзлэгдчихэж байгаа. Ассирт эзлэгдээд Хизкия хааны өмнө ирж байгаа. Тэр үед Хизкия хаан ямар арга хэмжээ авсан? Тэр ингэсэн байна. 2 дугаар хаад номын 18 дугаар бүлэг дээр. Тиймээс Юудагийн хаан Хизкия Лахишт байсан Ассирийн хаан илч хэлгэн. Би нүгэл үлдэв. Надаас холдооч. Та над дээр юу л тавина? Түүнийг би үүрэх болно гэж хэлвэлээ. Тэгэхэд Ассирийн хаан 300 талант мөнгө, 30 талант алтыг Юудагийн хаан Хизкиягаас шаарджээ. Ингээд Хизкия түүнд эзний өргөө ба хааны өргөөний эрдэнсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ. Тэр үед Юудагийн хаан Хизкия эзний сүмийн хаалганууд болон багануудаас өөрийн бүтээсэн алтыг хуулж Ассирийн хаанд өгвөө гэж. Хизкия хаан дайм байлдаан тэр айдас асуудал нь яг хамар доор нь ирэх үед ямар арга хэмжээ авсан? Хизкия өмнө юу гэж хэлж илаа? Юу ч байсан, хийн ч байсан битгий. Тэд нар мах бодийн хүч чадалтай байж болох ч үнэхээр бурхан биднийг хамгаална. Бидэнд найдвар байгаа гэж хэлж исэн хүн 10 жилийн дараа ямар байдалд хүрсэн бэ гэвэл асуудал нь яг хамар доор нь ирэх үед ямар арга хэмжээ авсан бэ гэвэл хээл хахуулахыг оролдсон гэсэн үг. Авилгал өгсөн гэсэн үг. Таны амьдралд асуудал ирэх үед та яаж ханддаг вэ? Авилгал өгдөг үү? За эсвэл ер нь энд асуудалтай хүн байна уу байхгүй юу? Энэ амьдлах цуглаан дотор асуудалгүй гар өргөх үү? Чулуун молоо шидэх үү? Үнэхээр асуудалгүй нэг ч хүн байхгүй энэ дотор. Би мэдчихэе. Асуудлын хэмжээ нь хэр том, хэр багаас л бидэнд өөр л сууж байгаа байна. Толгой дотор нь тэр лизингээ яана, тэр өвчин зовлонгоо яана, тэр хинээгээ яана, ийм айдас хүйдэлс асуудал бүгднгийнх нь дотор байгаа гэдгийг би мэдчихэе. Энэ үед та өгөх ёстой юмыг нь өгье гэж бодож байна уу? Хизкия хааны хийсэн энэ аргыг л хэрэглэхийг хүсэж байна. Биднийг сордог, бидний амьдралд тохиолдог маш олон жишээ байдаг, тийм үү? Өгөх ёстой юмыг л өгчгөлдөө. Тэгэх юм бол наад чинь бүтчихнэ, наад чинь болчихно л гэдэг. Ялангуяа эмнэлэг дээр те. Эмнэлгийн салбарт бидний амьдралд өдөр тутамд мэдэгддэг, өдөр тутамд байдаг тэр зүйл бол өгөх ёстой юм өгөхгүй л болохгүй. Хамгийн харамсалтай би зүгээр ингээд нэг юм эмзэглсэн зүйл бол хүүхэд төрөөд тэр их амаржаад тэр эмч хийснийхаа төлөө юу гэдэг лээ? Төрүүлсэн аав ээж нь эмч нарт нөх ёстой юм заавал өгөхгүй л болохгүй шүү гэл. Хагалгаанд ороод гарч ирэхээр эмч нарт нөх ёстой юм өгөөрэй заавал гэл. Тэгэл нэг юм тогтоонд мөнгө цаас хийгээд ч юм уу нэг юм нэг ямар нэгэн байдлаар л өгөх ёстой юм өгдөг тийм үү? Одоо энэ төрийн байгууллагаас одоо юу гэдгийг зөвшөөрөл ямар нэг юм хөөцөлдөөд хан мөрөгжсэн хүн байгаа л байлгүй дээ одоо надаас бусд нь бүгд тийм гайхалтай байна гэж ойлгохгүй л. Бас л өгөх ёстой юм л өгөх тухай л боддог. Яг л Хизкия хааны хийсэн шиг. Алт мөнгийн сүмийнхаа алт мөнгийг хуулаад, сүмийнхаа дансыг улаалгаад өгөх ёстой юм өгж байгаа бол зөвшөөрлөө сонгуулъя гэл. Өгөх ёстой юм өгөөл авах ёстой юм аавъя гэж байгаа. Үүний дараа Хизкия хааны асуудал шийдэгдсэн болов? Мэдээж үгүй.
Гайхалтай нөгөө итгэгч хаан маань, гайхалтай итгэлийн баатар маань энэ цагт үн цэнэ бараад өкстэй минь өгийл гэж байгаа. Хизкия хаан айсан байна. Итгэлээс урвсан байна. Итгэлээс урваад түүний асуудал шийдэгдээгүй шалтгаан дахиад дараагийн бүр хэцүү болд. Бид нар яг энэ зүйлийг хийх тусам бидний өөрийн оюун бодолд, бидний зүрх сэтгэлд тэр үн цэнэ бардсны дараа ч гэсэн асуудал чинь жижигхэн болдгоо гэвэл бас үгүй. Бид нар бүр арга зам нь улам томрол гэдэг. Дахиад яах вэ юм нөгөө өгдөгөөрөө л гэдэг энэ үн цэнэгүй байдлаа бид нар улам дэвэргээд идэг. Хизкия хааны дараагийн асуудал юу болж үүссэн бэ гэвэл Ассирийн цэргүүд бусад эзэлсэн хотуудаас жанждуудаа татаад Юдагийн цайзны гадна ирж байгаа. Тэгээд 2 дугаар хаад номны 18 дугаар бүлэг дээр Рабшак гэдэг эдэнд Хизкияд ингэж хэл. Агуу хаан болох Ассирийн хаан ийн айлдаж байна. Чи юунд найдна вэ? Чи хоосон үгсийг дайтах зөвлөгөө болох хүч гэж бодоо юу? Идүүгээ чи хүнд найдаж миний эсрэг тэрслэнэ. Харагтун чи энэ цуурсан хулсан таяг шиг Египтэд найдаж байна. Хүн ийм таягийг тулвал алгыг чинь тэр шааж цоохтгон. Египтийн хаан фараон өөртөө түшиглэгч бүгдийг ингэдэг юм а гэж. Хизкия хаан авилгал өгөөд болохоор дараа нь ямар арга хэрэгэлсэн бэ? Хин нэгэнд найдаж эхэлсэн тийм үү? Египтээс тусламж хүссэн байна. Египтийн хаан руу захиа бичиж Египтээс тусламж хүссэн. Таны амьдралд авилгал өгөөд ч юм уу өкстомын өгсний дараа ч асуудал чи шийдэгдчихдэг үү гэж байна. Бас л үгүй тий. Бидний амьдралд асуудал тулгарх үед хэн байгаа вүлээ? Бидний Египт хэн блэ гэж хайж эхэлдэг. Та тэгдэг үү? Би ганцаараа тэгдэв юм уу? За тэр болохоо байлаа. Тэрийг яах вүлээ гингүүт. За тэнд хэн байгаа вүлээ? Тэр яам дээр хэн ажилдаг вүлээ? Тэнд хэн блэ гэл ингээл. Тэр сургуулийн захирлын таних вүлээ? Тэр эмнэлгийн захирлын таних, тэр эмчийг таних вүлээ гэл. Бүгд л хайж эхэлдэг. Хамгийн түрүүнд л бидний оюун бодол, махан бод биетэй сул дорой бидний оюун бодолд хамгийн түрүүнд орж ирдэг зүйл маань л тэр байж байгаа тийм үү? Тэгээ манай сүмд нэгэн гайхалтай Египт байгааг та нар мэдгүй юу? Манай сүмд бүр сайдын туслах байна гэж боддоо. Би ер нь маргаснаас тэр хүнийг ааваа ч юм уу ахаа гэж дуудъя гэж бодож байгаа юм. Яа тийм ер нь. Сайдын туслах ахтай бахтай ах бат бидний амьдралд асуудал үнэхээр жижигэрнэ тийм үү? Сайдын туслах ахтай гэж бодолтой та нар. Сайдын туслах аавтай ч юм уу? Үүний дараа Хизкия хааны асуудал шийдэгдсэн үл гэж байна. Тэгсэн эсрэгээр бүр ассирчүүд түүнийг доромжилж эхэлж байгаа. Египт чамд туслаа гэж бодъё. Египт чамд 200 морин тэрэг одоо юу өглөө гэж бодоход та нарын цайзан дотроос унд гарч ирээд бидэнтэй байлдах хүн байна уу? Хизкия бити хуурамч найдвар өгөөч. Бүр ард түмнийг ятгаж эхэлж байгаа. Та нар үнэхээр Хизкийг дагах юм бол үнэхээр баасайд шээсээ уухаас өөр сонголт та нарт байхгүй гэдэг. Үнэхээр Хизкия хааны асуудал улам том болж эхэлж байгаа. Египт та нарт туслахгүй. Египт угаасаа л ингэдэг. Египт та нарт туслам гэж хэлсэн боловч Египтэд одоо мөрдгөл байсан юм билээ тэ тэр үед. Тийм л утгаар эднэрт Ассирийн хаан Хизкийг доромжилж байгаа. Гэхдээ ер нь туслалаач гэж бодсон үнэхээр та нарт ямар ч найдвар байхгүй тухай хэлж байгаа. Тэгээд Ассирийн цэргүүд Хизкия хааны ордны хотын гадаа ирээд Хизкия хаанд хэлж байгаа. Юдагийн хаан Хизкия та нар ингэж хэлээ. Чиний итгэдэг бурхан Иерусалим Ассирийн хааны гарт орохгүй гэж бүү мэхлэг үзэгтэн Ассирийн хаад бүх газрыг бүрэн устгаж юу хийснийг чинь сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж юу? Газан, Харан, Резеп болон Телсарт байсан Эдений хөвгүүд буюу миний эцэг өвгдийн устгасан үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу гэж. Хаматын хаан, Арфатын хаан, Сефарваймын хотын хаан
Хена Евагийн хад хаан байна гэрээ гэж байгаа. Одоо Хизкия хаанд найдвар үлдв. Хизкия хаан нэгдүгээрт авилгал өгөх гэж үзлээ. Хэл хахуулаар асуудлыг шийдэ гэж үзлээ. Дараа нь хин нэгэн эрх мэдлэнд найдаж үзлээ. Хин нэгнээс тусламж авчна гэж бодож үзлээ. Үүний дараа асуудал нь улам хэцүү болсон. Бусад хаадууд бүгд эзлэгдсэн. Хажуу талд нь байсан Самар эзлэгдсэн. Ассирийн их зэрэг цайзынх нь гадаа ирсэн. Энэ үед Хизкия хаан хамгийн эцсийн, хамгийн зөв, хамгийн гайхалтай тэр сонголтыг хийж байгаа. Тэгээ би Хизкия хааны хийсэн сонголтыг та бүгдэд уншиж өгье. Ингээд Хизкия хаан элчнэрийн гараас захидлыг авч уншаад эзний өргөөрөө явж уг захидлыг эзний өмнө дэлгөвэ гэж байгаа. Хизкия хаан хэл хавхуулаар асуудлыг шийдэж чадсангүй, хэн нэгнээс туслам дэмжиг аваад асуудлыг шийдэж чадсангүй. Харин элч нарын гараас асуудлаа аваад эзний өргөөнд очиод дэлгөвэ гэж байгаа. Эзний өмнө ирж залбирсан байна. Ингээд юу болсон бэ? 2 дугаар хаад номны 19:35 дээр. Тэгтэл тэр шөнө эзний тэнгэр илж гарч ирээд ассирчдийн хуаранд 185,000 хүнийг цохив. Хүмүүс өглөөрд босоод харахад тэд бүд өгтөл болсон байжээ гэж. Амен үү? Хамгийн сүлд хамгийн тэр гайхалтай асуудлыг шийдэх аргыг хэрэглэснээр Хизкия хааны асуудал шийдэгдэж байгаа. 1945 оны 8 сарын 6-нд Америкийн нэгдсэн улсад Японы Хирошимын арал дээр бөмбөг хаяж байгаа. Атомын бөмбөг хайсан тийм үү? Энэ бөмбөгний хор хохирлоор хэдэн хүн өгсөн гэж бодож байна да. Энэ атомын бөмбөгөнд 80,000 хүн газар дээр өгсөн байж байгаа. Хизкия хаан залбираад хэдийг устгачлаа? 185,000-ыг устгасан. Хэд гинөө? Цөмийн бөмбөгнөөс хэд дахин хүчтэй? 2.5 дахин хүчтэй. Таны залбирал, таны эзнээс гуйсан тэр зүйлс хэд дахин хүчтэй байх нь вэ? Цөмийн бөмбөгнөөс 2.5 дахин хүчтэй. Та итгэж гин үү? Би нэг амины талаар айгуу гоё юм ярьж өгье. Гоё юм ч гэстэй өнгөө шиг юм ярьж өгье. Нэгэн сүмд нэг эмэгтэй байж л те. Бэрээ дагуулж ирээл пастор дээр ирээл залбируулдаг байж. Бэр нь жирэмсэн болдгоо гинэ. Тэгэл пастор манай бэрийн төлөө залбирч өгөөч. Манай энэ бэр жирэмсэн болохгүй байгаа. Та туслаач гээл. Тэгээ пастор залбирч өгдөг л байсан. Өнөхөр бурхны дээр бэлэг танд ирэх болтгоо гээл. Тэгээд нөгөө тэр зүйлд нөгөө бэрэн тийм итгэмжтэй биш гинэ. Тэгэл хадам байж хаажна амен гэж гээл. Тэгэл нөгөө тэг чи хөвчээр хэдэн сар явсны дараа ямар гайхамшигтай зүйл болсон гэж бодож байна. Хадам ээж зэрэмсэн болсон. Амен гэдэг үг ийм хүчтэй гэсэн үг. Хийснээр тань болох болтгоо гэсэн үгний л төлөө хадам ээж зэрэмсэн болж байгаа. Тэгэхээр та эндээс тулгалсан үг бүрийн араас амен гэж хэлэхэд таны амьдралд юу ах нь вэ? Нэг өдөр тулгаа зүтгийг л ороод ирэхгүй дээ. Тэ? Тэгэхээр бурхны үгэнд амен гэж хандсан таны хандлага тийм хүчтэй гэсэн үг. Тэгэхээр таны залбирал цөмийн бөмбөгнөөс хэд дахин хүчтэй байх нь вэ? 2.5 дахин хүчтэй гэдгийг та бүр амьдралдаа та оюун бодолтой та үнэхээр хэрэгжүүлээсэ та бүр кодлж аваасаа гэж хүсэж байна. За тэгээд та залбиралдаа ер нь хэр итгэлтэйгээр залбирдаг вэ гэж байна. Залбирал тийм хүчтэй юм байна тийм үү? Цөмийн бөмбөгнөөс гайхалтай гэдгийг та ер нь итгэж гин үү? Та ер нь
залбирсан залбиралдаа итгэдэг үү? Заримдаа нэг тийм бүр ингээд хэцүү болц юу гэдэг юм бэ? Үхлүүд би бол үзээгүй л дээ. Пасторудад энэ төр бол хэцүү байдаг бах тийм үү? Яг тэнгэрүү орн руу бүр явхаар болцсон хүнд одоо өстө найдварын талаар залбирна энэ төр гэдэг болч гэдэг юм уу? Бүр асуудлыг үнэхээр шийдэхин аргагүй. Буян ах маань ч гэсэн бас амар л зовж исэн байлгүй дээ. Бодвол шаал согтуу хүнд очиод үнэхээр чи бол чөлөөлөгднэ, эрүүл сар болно гэл ингээл залбирахад бас нэг юм дотроо нэг юм соригдсон мэдрэмжийн тухай би яриад байгаа байхгүй. Иргэлцэд би энэ хүнийг яагаад болохгүй гэдгийг мэдж байгаа хэрнээл залбирдаг тийм үү. Тэгээд энэний талаар бас нэгэн онгоо. Нэгэн сүм байжээ. Тэр сүмийн пастор бас галтай нөхөр байж. Тэгэл Магдалины багтаага яг бижигнэл айгуугаа ингээл бурхны оршихуйд орох гол гэсэн. Яг зэрэгэлдээ хажуу ханныхын цаана юу байдаг вэ гэвэл баар байдаг. Яг сайхан бижигнэл гой ингээл бурхны оршихуйд орох гол ирэх үед хажууд нь төгцсөн дагцсан гээл баар нэжигнэл хэлдэг. Тэгээ бүр сүүлдээ ингээд пастор дэсгэл алдаад ах дүүнрээ уриалж гинэ. За бүгдээр ерөөс энэ баарыг шатталан залбирая. Энэ үнэхээр бурхны оршихуйг тасалсан, энэ үнэхээр бузар газрыг өрдүүлээс байхгүй болгоё гээл. Итгэгчдэнд оргиол бүгдээрээ залбирч гин. Тэгэл залбирсан чинь маргаас нь баараа шатцсан. Тэгсэн чинь баарны эзэн бүр нөгөө пастрыг цагдаад өгсөн. Энэ пастор залбирсаар байгаа манай баарыг шатаачлаа гээл. Пастор цагдаа дээр дуудагдчих. Пастор цагдаа дээр дуудагдсан чинь мөрдөгч асууж байгаа. Энэ баарны эзэн гомдол гаргаж байна. Та залбирсаар байгаад энэ хүний баарыг шатаасан гэж үнэн үү гэж. Та юу гэж хариулах вэ? Тэгсэн пастор юу гэж хариулсан бэ? За тэгэл залбирал шатцдаг баар гэж юу байсан? Бараг баарны эзэн пастор болохоор байгаа сте. Тийм үү? Итгэж байгаа зүйлдээ бид нар яг хандаж чадах юм бол тэр баарны эзэн шиг байх итгэлийг л би энэ онгоогоор хэлээд байгаа шүү дээ, тийм үү? Харин пастор шиг биш шүү. Тэ? Бид нар заримдаа яг ийм хандлагаар залбирсан байдаг, тийм үү? За цөмөн бүгнээс 2.5 тэр гутлаа ах уу? Би тэр 185,000 цангийг устган гэж юугүй. За намайг л одоо болтолж өгөөсэй гэл. Хизкэ хааны. Үгүй Хизкэ хаан бол үнэхээр итгэж залбирсан шүү. Би зүгээр өөрийнхөө тухай ярьж байгаа. Үнэхээр итгэмжтэйгээр, итгэлтэйгээр таныг залбираасаа гэж ятгаж байгаа. Тэр пастор шиг биш, баарны эзэн шиг залбирсаг байгаасаа гэж та бүгдийг уриалж байгаа шүү бахта өнөрөө. Та ер нь хинд хандаж залбирдаг вэ гэж. Хичнээн гайхалтай бурхны тухай заримдаа юу гэдэг юм бэ? Би нэг айгүй урам хугарсан тухайга бас дахиад яриа. Энэ чинь номлол биш юм. Онгооны юуны цаг болчихгүй яа. Нэг итгэлийн дүүтэйгээ хуваалцаа суулаа. Итгэлийн дүү маань тэгэл итгэлийн амьдралын талаар би ахтай бас нэг ахгүй юм болохоор асуулаа. Тэгэл за итгэлийн амьдрал хэр вэ? Яаж юм? Ер нь залбирч гин үү? Амьдрал ах уу гайгүй юу гэсэн. Ах залбирж байгаа дайжгүй л гэж. Тэгээ чи ер нь хамгийн сүүлд хизээ нэг юм гой залбирлын хариултыг авав. Чамд ер нь гайхамшигтай юм болов уу гэл. Би асуул. Тэгсэн чи манай ярьж нэлээд бодож ирсэн. Авсан юм байна. Ах би нэрээ залбираад машинтай болсон шүү дээ гэж авч. Би ч амин. Хизээ тэгж гайхалтай залбираач машинтай болчихоо гэл. Манай гэр бүлийнхэн түрүүчийн сард Сэлэнгийн ээж мод руу яваад тэгээд тэнцээ би машинтай болгож өгөөч гэж залбираа. Тэгсэн чинь би дараа 7 хоногт л машинтай болсон шүү дээ. За ойлоо амраа гэх. Тэгэл цаашаа ярих, тайлбарлах айгүй хэцүү болцсон л гэсэн үг. Залбирлын поинтоо бид нар зөв сонгож яг тэр бүтээгчд хандсан тэр гайхалтай залбирал хийхгүй л бол бид нар Библийн 3:1 тэр ойлголтыг сайн авахгүй л бол яг л юм болно л гэсэн үг. Заримдаа бид нар дотроос мэдхгүй зарим нэг нь өөр цуглаанд очсон гой сайхныг гайхаад явж л өгдөг тийм үү? Тэр цуглаас гайхалтай сүнслэг амар залбирд юм байлээ. Тэр газар өстө амар гой бурхны үг судалт юм байлаа гэл. Тэр асуудал нь тэр сүм цуглаанд биш харин таны дотор л байгаа гэсэн үг.
За энэ далиж шүү. За хоёрдугаарт нь би ер нь хоёрхан зүйлийг л залбиралд онцлоё гэж утсан. Эхний ээлжинд та залбиралдаа итгэдэг байгаасаа гэж үссэн. Хоёр дахь зүйл нь та залбиралдаа хэр тууштай вэ гэж. Энэ сүм дотор өдөрт 100 залбирдаг хүн байвал гараа өргөөч. Байхгүй мó? Пай. За маа ганц өргөл алт юм байна да. За 50 залбирдаг хүн байна уу ядаж? Та ганц өргөөс бол дорлоонд орл юм байна. 30 залбирдаг хүн байхгүй мó ядаж? За 20, 10, 20. Пай. За ямар асуудалтай юм бэ? За 10, 5. Тама бол байна уу? За ашиг амин. Үнэхээр манай цуглааны итгэгч нэг бүр ядаж доор хаяж оргил шиг 5 залбирдаг болоосоо гэж үнэхээр эзэн бурхны нэрээр та бүгдийг өрөөж. Нөгөө амин байхгүй. Хадам ахгүй мó? Жирэмсэн болчихно гэж айгаад байгаа юм уу? За би одоо эндээс нэг олон хүний нэр дурдж болохгүй. Бас хүн гомдооч тийм. Тэгэхээр өөрийнхөө тухай л яриа. Би ер нь өдөрт хэд залбирдаг вэ гэж байна. Би өдөрт дор хаяж л 2 залбирдаг л да. Өглөө ажилдаа гарахтаа залбирдаг. Гэхдээ энэ яг ийм шипи шүү заяа. Та бүгд амьдралдаа хэрэгжүүлж болохоор маш амархан шипил гэсэн үг. Би өглөө гэрээсээ гараад машиндаа явж явах замдаа л залбирчдаг. Бурхан эзэн минь баярлалаа. Энэ өдрийг надад өгсөний төлөө миний амьдралд хийсэн, өгсөн, хангасан, чөлөөлсөн тэр бүх зүйлсийн төлөө талархаж байна үзье. Та ирэх өдрүүдийн минь өрөөж өгөөрэй. Ирэх өдрүүдийн минь та хангаж хамгаалж хамт байж өгөөрэй үзье. Бага бүхэн зөвхөн танаас ирсэн билээ. Тэгээ би энэ цагт үнэхээр хайртай өрсөө, үзэсгэлэнтэй эхнэрээ, аав ээж, дүүнэрийнхаа гэр бүлийг таны моторт даатгах гэж байна үзье. Тэдний минь тэр таны амар тайван, таны хайр нэгүсэл, таны чөлөөлөлт, таны үнэн мэдээ байхалтгаа. Есүс Христийн нэрээр бүх зүйл талархан хайртай эзнийхээ нэрээр залбирлаа. Сая хэдэн секунд болсон? 10 секунд л болсон уу? Нэг 20 секунд ч юм уу тий? Энэ залбирлыг би өглөө болгоо хийчихдэг л гэсэн. Энэ тийм нэг амар хүнд хэцүү заавал ийм сүнслэг орж ирээл гайхалтай тийм сүнсээр хар илэмлэр одоо юу гэдгийг таныг ятгаж ийж залбирах зүйл биш л байгаа. Энэ бол дадал болчих хэрэгтэй байна. Хоёр дахь нь би ямар залбирал хийдэг вэ гэвэл оройн хүүхдүүдэд унтах үед унтуулчаад залбирал хийдэг. Хүүхдүүдэд ерөө залбирдаг. Хайртай эзэн минь баярлалаа. Та хайртай үрсэн дээр таны удирдамж, таны чиглүүлэг, таны гайхалтай нэгүсэл, таны уучлал өршөөл дүүрнээс дүүрэн бахалтгай заа. Сайн хааны жил, сайхан үр хүүхэд, сайн найз нөхөд, сайхан учрал бүхнээр хайртай үрсэн минь өрөөж өгөөрэй. Энэ шин та гүн ботноор зүн бэлэгтэй зүудээр хайртай үрсийг минь өрөөж өгөөрэй. Ерөөсөө ийм залбирлыг л би хоёрт дор хаяж хийдэг гэсэн үг. Тэгээд дундуур нь асуудал гарна. Тэгэл нэг авилгал өгөх юм. Сайд ах руу нөгөө Египт рүүгээ ярих юм ч гэсэн ингээл. Хүний амьдралд бүх л юм тохиолдож байгаа үед тэгэхдээ бид нэр Хизкия хааны хамгийн сүүлд сонгосон сонголтыг биш. Хамгийн ихэнд сонгосон сонголтыг биш. Хамгийн сүүлд сонгосон сонголтыг нь л хамгийн ихэнд байгаасаа гэж хүсэж байгаа. Үнэхээр төлөвшсөн итгэгч гэдэг бол нэгдүгээрт залбирлыг тавьдаг байгаасаа гэж хүсдэг. Залбирлыг итгэлтэйгээр тууштайгаар хийдэг байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд үнэхэрийн залбирлаас хариултаа авсан танд гайхалтай гэрчлэл байна уу? Дахиад би өөрийнхөө гэрчлэлийг л яриа да. Та бүгдэд мэдээж Бурхны гайхалтай хийсэн гэрчлэл, эдгэрэл, чөлөөлөлт юу гэдгийг маш олон гэрчлийн гайхамшигтай зүйлс байгаа. Тэгээ би нэг гэрчлэл яриад тэгээд үндсэндээ төгсгөлийн цаг руу оръё. Зя миний амьдралд маш том өөрчлөлтийг хийсэн, маш гайхалтайгаар залбираад хариултаа авсан нэг гэрчлэлийн түүхээ та бүгдтэй хуваалцъя. 2006 онд би Галил цуглаан дээр очиод Гэрэлмаа гэдэг хөөрхөн охинтой танилцж ирсэн. Тэр охинтой танилцаад бид хоёр 10 жил үерхсэн л дээ. 2006 онд анх танилцаад тэр үед Гэрэлмаач 17хан настай жоох охин
би ч 20 хэдэн настай идэр залуу л байж. Тэгэл энэ цагаас эхлээд бит хоёр үерхэж эхэлсэн. Бит хоёр 2008 оноос Монголд цуг байгаа л ингээл үерхээл орж гараал. Тэнгисийн шинэ кино болгоныг үзээл ингээл бүгдийг нь дуусгав. Мэдээж харилцаа эхэлж явах үед маш гайхалтай гоё байдаг тийм үү. Тэгэл энэ бүгдийг хийгээд бит хоёр 7-8 жил болсон. 7-8 жил үерхэд бас л сүулдэ үнэхээр харилцаа дахиад алхам хийхгүй л бол энэ харилцаа нь асуудал болж эхэлдэг. Бит хоёр харилцааны хувьд бит хоёр ингээд цаашаа явахад айгүй хэцүү байсан. Бид одоо энэ үерхэж байгаа хүмүүсийг ч гэсэн мэдээж тодорхой хэмжээнд заавал үерхэх ёстой. Үерхэд таних тэр шат байх ёстой. Тэрний дараа дараагийн алхам руугаа ороосоо гэж хүсдэг. Тэгээд би нэг өдөр энэ бүгдийг үнэхээр болохоор шийдээд Бурханы өмнө авчирсан. Харилцаа бүрхээр сүүлдээ айгүй хэцүү болч эхэлсэн л дээ. Бас ингээд маш олон ингээд өдөр тутамд хэрүүл уруул юм тасрахгүй. Гэхдээ би ямар арга хэрэгжилжсэн гэвэл бас л ялгаагүй хэсгийн ашиг л байсан гэсэн. Өө хоол авч өгөөл юу гэдэг юм одоо нөгөөтгийсэн кинонд даагаал. Юу гэдэг нь тэгэл асуудал гарах үед аав ээжд нь очиж ховлол хин нэг нь надад хэрэг болж исэн л гэсэн үг. Тэгээд би 2005 онд үнэхээр энэ бүгдээс шантраад би залбирсан хэрэг. Бурхан минь үнэхээр энэ харилцаа одоо ингээд хэцүү болж эхэллээ. Би одоо энэ бүгдийг өөрчлөөд би үнэхээр таал шийдэж өгөөч. Би үнэхээр хүсэж байгаа зүйл маань бол би хурим хийхийг хүсэж. Би энэ хүнтэй ингээд үлдсэн амьдралаа өнгөрүүлэхийг хүсэж байна. Тэгээ би үнэхээр тэр үед залбирж явах үед Бурхан надад нэг гайхалтай үзэгдэл үзүүлсэн. Үнэхээр ингээд нүдэнд төсөөлөгжсөн. Хуримын төсөөлсөн. Бүх за би дөнгөж шууд хүлээж авсан зүйл маань за эзэн ямар ч л байсан хурим ихийн зөвшөөрж байгаа юм байна даа. Тэгээч би үнэхээр тайвширсан. Тэгэл миний зорилт юу болж өөрсөн бэ гэвэл за би хурим хийх ёстой юм байна. Бүгдийг гоё албан ёсоор бүгдийг гоё шинээр ингээд энэ зүйлийг маш сайнаар хий гэж шийдсэн. Гэхдээ тэр үед үнэхээр хурим хийн гэдэг бол бас тийм амарч биш үл байсан л та. Хуримын зардал ингээл тооцоо ингээл бодож үзэх юм бол 20-30 сая төгрөг нийл төсөв гарахаар байсан баг. Гэхдээ яг 2016 онд бид хоёр хурим хийсэн шүү дээ. 16 онд бол бас одоогийнхтой ярьсан. Одоо энэ манай хэдийн хурим хийж байгаа төсөн бүс бол амар өстэй. 100 сая их л өстэй. Тэгэхэд чинь бид тэр үед 20 саяын төлөө шаналж ирсэн л гэсэн үг. Тэгээд үнэхээр Бурханаас гуйсан тэр залбирал маань үнэхээр надад хариултаа өгсөн. Би үнэхээр их нэртэйгээ хурим хийсэн. Хурим маань ч гэсэн маш гайхалтай сайхан болсон. Энэ гайхалтай хуримнаас өрөөгдөөд бид нар одоо ингээ 3 хүүхэдтэйгээ үнэхээр аз жаргалтай. Бас үнэхээр нэгүсэл гэдгийг маш ихээр мэдэрж байгаа хүн бол би өөрөө түрүү ах эгч хоёроо хэлсэн шиг үнэхээр ямар ч найдваргүйдэ гэж бодож байсан үе надад бас байгаа. Ямар ч би бол хизээч одоо юу гэдэг юм бэ? Би ингээд хүнтэй суухгүй юм байна ч гэж шантарч ирсэн үе байгаа. Би хизээч одоо мөнгөтэй болохгүй юм байна гэж шантарч ирсэн үе байгаа. Би үнэхээр маш олон удаа Бурханаас бас эргэлзэж маш олон тэр харилцаанаас болж иргэн уу бол сүмийн хаалгыг маш улаан удаа савж гарч ирсэн түүх баг. Иргэн уу яадаг байсан бэ гэхээр бол Магдалины цагаар маш олон гимшлийн дуудуулаад сүмээр нэг өөлүүлж аваад тэгээ хамгийн сүүлд нь би ер нь энэ сүмээс явлаа. Энэ миний сүүлчийн үйлчлэл байлаа гэл. Сүм жуулган гайх шоконд ороо. Зөвхөн гэрэл матаа муудсан тэр харилцаанаас болоод би үйлчлэлээ маш олон удаа тэгж хайж ирсэн. Маш олон удаа би сул дорой гэдгээ би мэдчихсэн. 2015 онд залбирсан тэр залбирлаар харин би нэг шийдвэр гаргасан. За би энэ байдлаа зогсоё гэж бодсон. Гэрэл маа байсан ч байхгүй байсан ч би Бурханд үйлчлэхээрээ үйлчлэе. Миний амьдралд ямар ч асуудал гарсан бэ? Би гитараа хороод тэнцээ дуулах ёстой дуунуудаа дуулаад Бурханы оршихуйг байдгаар нь л байлгах гэж шийдсэн. Энэ үед л миний залбиралд, миний тэр хандлагт өөрчлөлт, шинжилт гарч эхэлсэн. Бурхан хариулж эхэлсэн гэсэн үг. Бүх тэр үнэхээр боломжгүй гэж бодож байсан зүйлсийг маань үнэхээр Бурхан хагалж өгч ирсэн.
Таны амьдралд ч гэсэн үнэхээр залбираад мухардж байгаа тэр асуудлууд байгаа л баг. Би мэдчихээн. Үнэхээр залбирлахаас барьж авахаас хаширмаар тэр зүйлсүүд ч бас байгаа л баг. Хайртай аав ээжээ сүмд авчирмаар байдаг. Хайртай хайна ижил үр хүүхдээ бас сүмд авчирмаар л байдаг. Үргэл залбирдаг ч гэсэн тэр мань үнэхээр ямар ч боломжгүй юм шиг санагддаг үе танд байгаа л баг. Миний аав тийм хүн хизээч сүмд ирэхгүй дээ гэж та бодож л байгаа баг. Миний ээж тэр их хиймэл шүтэнтэй ийм хүн миний ээж одоо сүмд яагаад ирэхгүй дээ гэж бодож л байгаа. Миний хайна ижил бас л болоогүй дээ сүмд яагаад ирэхгүй дээ л гэж бодож л байгаа. Гэхдээ та Хизкия хааны хийснийг хийх үед л ирнэ. Таны аав тантай, таны ээж тантай, таны хайна ижил, таны найз нөхөд, таны боломжгүй гэж бодож исэн зүйлсүүд тантай хамт Бурхныг алдаршуулах бахаа л гэж бодож байгаа. Та итгэж гин үү? Энэ бүх гайхамшигтай зүйлсийн дараа Хизкия хаанд дахиад нэг сорилт ирдэг. Хизкия хаан яасан бэ гэхээр өхлүүд өвчтөй болдог. Яар шархандаа баригдаад хэвтэрт ороод эзний өмнө ирдэг. 2 дугаар хаад номын 21-ээс 6 дээр тэр өдрүүдэд Хизкия өхлүүд өвчтөй болжээ. Амозын хүү иш үзүүлэгч Исая түүн дээр ирээд Изэ айлдахдаа гэрээ засагтун учир нь чи амьд үлдэхгүй үхэн гэсэн гэв. Тэгэхэд Хизкия нүрээ хан руу эргүүлэн эзэн залбирч аяа эзэн би танаас гуй. Би таны өмнө хэрхэн үннээр болон бүхэл зүрхээрээ явж таны мэлмид сайныг үлдэж байсныг та одоо санаач гэж хэлээд зүрхрэн ойлов. Тэгтэл Исаяг дунд хашаанаас гарахаас өмнө эзний үг түүнд ирж буцаж яваад миний ард түмний удирдагч Хизкиад чиний өвөг эцэг Давидын бурхан эзэн ийн айлдж байна. Би чиний залбирлыг сонсож нулимсыг чинь харлаа. Үзэгтэн би чамайг идгэн 3 дахь өдөр чи эзний өргөнд очино. Би чиний өдрүүд дээр 15 жилийг нэмж чамайг болон энэ хотыг Ассирийн хаанаас гараас аварна гэж байгаа. Өөрийнхөө төлөө болон миний зарц Давидын төлөө би энэ хотыг хамгаална гэлээ хэмээн хэлгээвэ гэж. Бидний амьдралын өдөр хоногудад хүртэл эзний гайхалтай боломж эзний гайхалтай нэг үсэл байдаг л гэсэн үг. Та итгэж гин үү? Жагаа нэг ая тавьчаач. Аимшиг яриа шиг болчлоо сүлт. Хүмүүс айгүй бодлого бодоод. Тэгээ ах トゥ нараа энэ гайхамшигтай атомын бөмбөгнөөс 2.5 дахин их хүчтэй агуудэр зэвсгээ бүгдээ хамтаа хэрэгэлцгээе гэж байна. Биднийг төлөвшлөөс төлөвшил рүү, биднийг хөгжлөөс хөгжил рүү үнэхээр өдөр бүр шинжлэгддэг тэр гайхалтай итгэгчтэй байгаасаа гэж үзэж байна. Өөх ёстой юмыг нь үг гэж танд хэн нэг ятгаж байгаа бол бити үг. Та үн цэнэ тэгж барах хэрэггүй. Та итгэлээсээ тэгж урах хэрэггүй. Та хэн нэгэн удирдахч, хэн нэгэн гайхалтай албан тушаалтныг бүүхай. Тэрний дараа ч таны асуудал шийдэгдэхгүй л гэсэн үг. Хэн нэгэн гайхалтай ах, хэн нэгэн гайхалтай дарга зэрэг таны амьдралыг өөрчлөхгүй л гэсэн үг. Харин та байгаа асуудлаа та дийлж чадахгүй байгаа зүйлээ Бурхны өмнө л авчир. Та залбир. Та итгэлтэйгээр залбир. Та бүр тууштайгаар өдөр бүр үдэш бүр залбир. Ах トゥ нараа. Тэгээд Бурхан танаас хэр хол зайдаг вэ? Зайд байдаг вэ гэж бодож байна. Бурхан танаас ерөөсөө ганцхан залбирлын зайдал байт юм шүү. Та итгэж гин үү? Таныг залбирж эхлэх үед л Бурхан таны дэргэд байгаа гэсэн үг. Таны асуудлыг шийдэлцэн гэсэн үг. Таны зовлон зүдүүрийг, таны өвчин зовлонг, таны найдваргүй гэж төсөөлж байгаа тэр зүйлсийг Бурхан гайхалтайгаар таны амнаас гарсан тэр үгээр л чөлөөлж хийж өгнө л гэсэн үг. Бүгдээ амьдралдаа хөвшүүлцгээе. Бүгдээ Хизкия хааны хийсэн тэр гайхалтай залбирлыг хамгийн сүүлд сонгосон тэр зөв зүйлийг л хамгийн ихэнд хийдэг байцгаая ах トゥ нараа.
бид нэр үнэхээр төлөвшсөн итгэгчийн хамгийн анхны хийх ёстой зүйл бол бид залбирдаг байгаасаа гэж хүсэж байна. Амен уу. Амен. Та энэ цагт юуг нураахыг хүсэж байна? Юунаас чөлөөлөгдөхийг хүсэж байна? Та энэ цагт ямар өвчнийг эдгэхийг хүсэж байна? Та юу авахыг хүсэж байна? Бас магадгүй та юу өгөхийг хүсэж байна гэх тонороо. Та залбирлаар эзэнтэй харилцаач. Та эзэнд өргөөч. Та өөр ингэсэн тэр үнэхээр ачаа дарамт зовлон зүдүүр байгаа бол эзний өмнө автрачаа гэж хүсэж байна. Халелуя. Бүгд хамтдаа эзний өмнө ирцгээе. Баярлалаа эзэн минь, үнэхээр энэ өдөр та бидний дунд өөрийн гайхалтай үгийг байлгаж бидний амьдралд бас нэгэн үнэхээр зарчим бидний мөрдөж болох, хийж болох тэр зүйлийг сануулж өгсөний төлөө тань талархах Есүсээ. Би үнэхээр өдөр болгон тань руу залбирдаг байхыг хүсэж байна. Бид үнэхээр асуудлаа том болгохгүйгээр бидний үнэхээр асуудлаа шийдэх хувь хүний тэр өөрийн оюун бодлоор шийдэх гэж биш, үнэхээр зөвхөн таны арга замаар шийддэг тэр гайхалтай итгэж байхыг хүсэж байна эзэн. Бас сул дорой нэгэн байхыг хүсэж байна эзэн. Та үнэхээр чөлөөлж өгөөч. Та үнэхээр найдвар дотор хөтлөж өгөөч эзэн. Та агуугаар эдгэж өгөөч эзэн. Агуугаар чөлөөлж өгөөч эзэн. Есүс эзэн. Үнэхээр бид энэ цагт үнэхээр хан хэрмүүдийг нураахыг хүсэж байна. Бид үнэхээр чөлөөлтийг таны нэрээр тунхаглахыг хүсэж байна. Өвчин зовлонгуудыг эдгэхийг хүсэж байна. Тэр мөнхийн найдвар дотор үнэхээр тань руу өдөр болгон гараа сонгодог нэгэн байхыг хүсэж байна. Үнэхээр аава та үнэхээр биднийг өдөр бүр гараа сонгосон хүүхдүүд шиг байхыг хүсдэг байх. Бид үнэхээр өдөр болгон тань руу гараа сонгон авралыг, найдварыг гуйдаг нэгэн байхыг хүсэж байна. Халелуя. Таны мөнхийн найдвар бидний амьдралд байх болтугай. Халелуя. Ах トゥ нараа залбирлыг хамгийн ихэнд тавьдаг итгэгчд байгаарай. Халелуя. Залбирлыг хамгийн ихэнд. Та залбирлаар хан хэрмүүдийг нурааж, та өвчнүүдийг эдгэж, үнэхээр тэр цүл газар ус тарьдаг, мод ургуулдаг тэр гайхалтай итгэгчд байгаасай. Та бүгдийг гайхалтай эзнийхээ нэрээр өрөөж байна. Та бүгдийг үнэхээр энэ зүйл рүү ятгаж ийн ах トゥ нараа. Та залбирх үед л Тэнгэрийн цонх нэгдэж, Бурхан таны өндрөлд гайхалтай тэр ишлэлүүдийг, тэр гайхалтай гэрчлэлүүдийг таны амьдралд өгнө гэдэгт итгэж байна. Та бүгдийг Бурхан гайхалтайгаар өрөөх болтгоо гэж хайртай эзнийхээ нэрээр залбирлаа.